Сэмэцханаа хөрхөн зураачийн тараад уншлагт тавтай морил. За маш удаан хугацаанд тараад уншлагаа бас хийсэнгүй. Би яг энэ зүйлийг өөрийн сонирхол, хоббигоороо хийдэг учраас бас ер нь бол яг надад юм хийхээр хэмжээний энерги орж ирсэн үед л хийдэг. Тэгээд айгүй удаан жоохон завгүй байгаад юусээ хийж чадсангүй. Тэгээд өнөөдөр ямар ч тач амар гоё тараад уншлага цаанаасаа хиймээр тийм гоё энергитэй өдрийн. Тэгээд магадгүй маш сонирхолтой бас бусад зарим нэг хүмүүст үнэхээр хэрэгтэй байж болохоор тийм сонирхолтой уншлагыг хийхээр шийдлээ. За өнөөдрийн тараад уншлага маань бол хоёр хүн донд яг эргэлзээд байгаа хүмүүст зориулагдсан. За тэгээд энэхүү уншлага танд магадгүй багхан ч гэсэн хайр дурлалын тал дээр чинь хөрхэн тийм зөвлөгөө олж чадна гэдэгт бол итгэж байна. За юу асуух вэ гэвэл эхлээд одоо тэр хоёр хүний чинь A, B гэж хуваана. За A хүн танд яг ямар мэдрэмж өгдөг вэ? Мөн B хүн танд яг ямар мэдрэмж өгдөг вэ? За тэгээ гурав дахь нь таны дотоод зүүн сонь, таны дотоод дуу хоолой танд яг юу хэлхийг хүсэж байна? Дөрөв дэх нь яг таны зүрхэнд юу яг юу хэрэгтэй байгаа юм бэ? Жинхэнэ хэрэгцээ чинь яг юу вэ? За тав дахь нь аль нь таныг илүү гэрэл гэгээдээ зам руу хөтлөж чадах вэ те? Ер нь яг танд хэрэгтэй байгаа зүйл нь ер нь юу юм? Та ер нь яг аль замаар явах ёстой юм бэ гэдгийг хэлж өгнө. За уламжлалт ёсоор 3 бүлэгт хуваагдана. За тэгээд өөрсдөө харж агаад хамгийн их таалагдсан стикерээ сонгоод тэгээд групп руу ороод уншлагаа сонсоорой. Хэрвээ тэр группийн уншлага танд мэдээч нэг л таарахгүй юм шиг санагдаад байвал бусад группүүдээ сонсож болно. Сэмэцханаа нэгдүгээр группийнхан минь уншлагатаа тавтай морил. За тэгээд та нарт маань ер нь бол гарч ирсэн картнууд намайг бас нэлээд толгой эргүүлж ийн. Энэ ер нь бол нэлээд хүнд тайлж уншихад бол айгүй их тийм амар олон мэдрэмж орж ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол энэ харилцаа нэлээд адармаатай харилцаа байж магадгүй. Энэ хоёр хүн бол аль нь одоо та нарын амьдралд бүр ингээд маш том байр суурийг эзэлдэг. Аль нэгийг л яг ингээд сонгохгүй л болохгүй юм шиг дээ. Нэгийг сонгох гэхээр нөгөөдгийг сонгохгүй ч болохгүй, нөгөөдгийг сонгох гэхээр энийгээ сонгохгүй ч болохгүй тийм үү. Нэг тийм үнэхээр нэг тийм хэцүү байдалд оруулж чадж байгаа харилцаа юм шиг байна. За тэгээд ер нь бол чадан ядан л одоо унший. Тэгээд ямартай ч бол энэ дунд одоо дундаасаа хүүхэдтэй одоо аль нэг A, B-ийнх нь аль нэг нь хүүхдийнх нь аав ээж мэж хүмүүс ч бас магадгүй байж магадгүй юм шиг санагдаад байна л та. Ер нь бол нэг тийм нэлээд удаан хугацаанд аль нэг нь үргэлжилсэн харилцаа ч гэдэм үү те. За тэгэхээр ерөнхийдөө бол за A-ээсээ мэдээж эхэлнэ. За A дээр бол Ten of Cups гарч ирсэн. За A хүн танд ер нь яг ямар мэдрэмж өгдөг юм бэ? За A хүн бол ерөөсөө та хоёр магадгүй дундаа маш том амлалттай хүмүүстэй. Ер нь бол хамтдаа амьдрын одоо ингэж амьдралдаа хамтдаа дараагийн алхмыг аван ч гэж амласан байд юм уу те. Ер нь бол бит хоёр ингээд урт хугацааны тогтвортой харилцаанд байна гэж биендээ амласан хүмүүсээс байж болно. Ер нь бол та хоёрын харилцаа харьцангуй тогтвортой байдаг. За тэгээд A хүн бол танд одоо мэдрэмж сэтгэл зүйн хувьд бол маш тийм зөөлөн бүрэн дүүрэн мэдрэмжийг бас өгч чаддаг одоо нэг тийм энергитэй хүн байгаад байгаа байхгүй юу? A хүн бол бас танд ер нь бол ийм халуун дулаан гэр бүлийн энергийг бол маш сайн бэлгэлж чаддаг нэгэн байж магадгүй. Харин B хүний хувьд бол нэлээд тийм уламжлалт харилцаатай одоо юу гэдгийг яг ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн нэлээд тийм уламжлалт хандлагатай. За тэгээд дээрээс нь ер нь бол хайр дурлалд маш их логикийг ашигладаг. Ер нь бол сэтгэл хөдлөлөө айгүй тийм дардаг төрлийн хүн байна. Тэгээд танд ч гэсэн ер нь бол магадгүй таныг ингээл зарим нэг зүйлээс амар хамгаалдаг. Тэ ингээл таны амьдралыг ер нь бол газардуулахгүйгээр авч явж чадгаар тийм итгэж болохоор найдаж болохоор хүн хэдийч танд одоо сэтгэл хөдлөлөө ер нь бол жоох илэрхийлэхгүй ингээд гаднаа нэг ингээл нэг юм одоо яг юу мэдрээд байгааг нь мэддэхгүй байгаад ах ер нь магадaltaй. Ер нь тиймэрхүү жоохон сэтгэл хөдлөлийн хувьд бол хаалттай хүн байж болно. Одоо гаднаа хитрхи хатуутай ингээл ер нь бол нөгөө нэг юм эргэтэлэг энерги нь маш давмгай тий. Айгуу тийм ерөөсөө амьдралын төлөөгээд яваад идэг. Гэхдээ бол нэг юм сэтгэл хөдлөлийн хувьд тэрийг илэрхийлэх тал дээр жоохон муу хүн байж болно.
За тэгээд A, B хоёрын ер нь яг ялгаа юу вэ гэх юм бол A хүн тэнд бол маш тийм мэдрэмжийн хувьд A хүн мэдрэмжтэй. Таныг одоо айгүй тийм жаргалтай байлгадаг тий. Таныг одоо юм сэтгэлийг чинь амар хөдөлгөөж нэг юм гжигдэж чаддаг хүн. A хүн бол айгүй тийм мэдрэмжтэй, романтик. Харин B хүн бол ерөнхийдөө бол маш найдвартай, итгэж болохоор амьдралаа тэр хүнд бүхэлдэн даатгachж болохоор тий. Магадгүй тэр хүн мэдрэмжийн хувьд жоох ингээд бүрийг татгшоогоо ч гэсэн ер нь бол нөгөө нэг халан гаднаа хайрын дотроо гэдэг шиг тий. Ер нь бол амьдралын чанарын хувьд яг юм материалын зүйлсийн хувьд ч гэсэн таныг дутаагааргүй, таныг маш сайн авч явж чадхаар. За тэгэхээр A, B хоёрын ялгаа ер нь бол энэндээ л байгаад байна. Нэг нь бол таны яг ийм одоо материалын байдлаас чинь маш сайн одоо юм 3D ертөнцид таныг айгүй тийм амжилтаар хамтрагч чинь болж чадна. Харин нөгөөх нь болохоор таныг нэг юм сүнслэг байдал, мэдрэмжийн түвшинд одоо таныг дүүргэж чаддаг ийм хоёр хүн байна. За тэгвэл таны дотоод зүүн совин танд яг юу хэлж байна вэ гэсэн чинь Ace of Wands гарч ирсэн байна. За тэгээд Ace of Wands одоо юу гэж хэлдэг вэ гэхээр ерөнхийдөө бол нэг тийм дурлал, сэтгэл хөдлөл, тэг ингээл хүсэл тэмүүллийн талаар маш их тийм шинэ эрч хүч хүсэл тэмүүллийн талаар хэлдэг. За тэгэхээр дотоод зүүн совин чинь ер нь бол өөрөө энэ дурлал, тэг энэ их сэтгэл хөдлөл, энэ зүйлүүдтэй айгүй тийм туртай байна. Тэгэхээр ер нь бол та магадгүй одоо B хүнийг биш A хүн рүү нэлийн татагдсан байдалтай байгаад ээж магадгүй тэг тэнгүүдлээ ингээ та логик талаасаа бодохоор B хүн танд хэрэгтэй. Гэвч сэтгэл зүрх талаасаа бодохоор A хүн рүү та жоохон тэмүүлээд ээж магадгүй. Тэгэхээр зүүн совин ч гэсэн ерөнхийдөө бол жоохон A хүний талд байна уу гэж би харж байна. За эсвэл бүр эсэргээрээ зүүн совин чинь таныг за чи хит дурлаад байгаа юм шүү. Хитрхийг сэтгэл хөдлөлтэй байгаад байгаа юм шүү. Тэг ингээд чиний хүсэл тэмүүлэл чинь арай л дэндүү өндөрт байна. Ерөнхийдөө бол хит их дүрлзээ дээ шүү чи гэж бас хэлж иж магадгүй. За тэгвэл яг таны зүрхний ер нь бодит байдал ямар байна вэ? Таны зүрхэнд ер нь яг жинхнээсээ яг юу хэрэгтэй байгаа юм бэ гэсэн чинь та магадгүй одоо хитрхийг энэ нэг мэдрэмж энэ зүйлүүдэд автаад ингэж их дүрлснээсээ болоод та бас хит их эгогоо тийжээгээд ээж магадгүй юм байна. Ер нь бол эзэн биедээ одоо автах гэдэг юм уу те. Ер нь бол ингэж хумсар одоо дотоод яг ингэж сүнснийхаа хүслээр биш та зүгээр л хитрхийг одоо гой сайханд автах үед юм уу те. Тиймэрхүү байдлаар ерөнхийдөө бол хит их эгогоо тийжээж магадгүй гэж бол хэлж байна те. Зүрхчийн ер нь бол нилээ ингэж дүрлцээр байгаа сүүл рүүгээ бол бүр энэ одоо энэ нэг дүрлцэн их мэдрэмж нь одоо эсвэл хоёр хүн донд хитрхийг эргэлзэж байгаа зүйлүүд нь таны зүрхэн дотор чинь бүр нилээн тийм нэг зөрчилдөөн одоо өөрөө өөртөө тэмцэлдэх тийм тэмцлийг одоо маш их авчирсан байна. Тэгэхээр ерөнхийдөө бол таны зүрхэнд яг юу хэрэгтэй байгаа юм бэ гэх юм бол зүгээр л нэг жоохон тайвшрах хэрэгтэй байна. Та ер нь бол нилээ өөрийгөө ингэж газардуулж, тайвшруулж, энэ их гал энерги, энэ их гал эрчим хүчээ ерөнхийдөө бол жоохон ч гэсэн дарах хэрэгтэй байна. Бас дээрээс нь таны одоо зүрх сэтгэлд ерөнхийдөө бол хитрхийх одоо ийм эготой байгаагаасаа болоод танд ер нь бол чин сэтгэлийн хайр, хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, юмыг энгийнээр нь хайрлах гэсэн зүйлүүд ер нь бол дутагдчихэж магадгүй. Та магадгүй хитрхийх энэ хүмүүсийг гадаад байдлаар нь амьдрал дээрх болох боломжоор нь ч гэдэг юм уу тийм зүйлүүдээр нь хараад яг үнэндээ сүнсний түвшинд тань юу хэрэгтэй байгаа, энэ хүмүүсийн сүнс ер нь яг ямар юм гэдгийг та ерөөсөө анзаарч харж чадахгүй. Одоо анхаарлаа хитрхийх одоо бодит юм нэг материалын зүйлс рүү бас ингэж чиглүүлж иж бас магадгүй юм байна. Эсвэл нөгөө нэг гой сайханд нь ингээл дурлах ч гэдэм үү те. Тиймэрхүү зүйлүүдээс болоод та ер нь бол өөрийнхөө зүрхэнд маш их юм тэмцлийг авчирсан байна гэж бол харагдчихээн. За тэгвэл одоо та яг аль замыг сонгуул илүү дээр вэ гэсэн асуултанд бол Wheel of Fortune буюу одоо хувь тавилангийн хүрд гарч ирсэн байна. За хувь тавилангийн хүрд бол танд бол мэдээч шууд хин нэг нь сонгоод хэлэхгүй. За хувь тавилангийн хүрд юу гэж юм бэ гэхээр яг одоогийн болоод байгаа энэ зүйл магадгүй таны амьдралын хувьд маш том хайр дурлалын тал дээрх сорилт
энэ зүйлийг та магадгүй даваад гарах юм болвол аяанда одоо энэ зүйлийг мэдээж та одоо даван туулж чадна. За тэгээд энэ сорилтын үр дүнд л одоо яг тань дээр хэн нь үлдэх үү? Аль эсвэл хоёулаа танаас явах юм уу? Аль эсвэл яг одоо хэрэгтэй хүн тань дээр үлдэх үү гэдгийг бол аяанда одоо энэ орчлон ертөнц сахиусан тэнгэрүүд чинь танд ингээд тунгаагаад ингээд үлдээгээд өгнө. Тийм болохоор та ерөөсөө энд санаа зовох хэрэг байхгүй. Зүгээр л тайван байх хэрэгтэй. Хамгийн гол нь илүү их одоо өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох хэрэгтэй яг аль нь хэрэгтэй юм би ер нь төөрөгдөд байгаа мó ер нь яг яагаад энэ зүйлүүд ингээд болчихв ч гэдэг юм уу тэр талаар нь бодох хэрэгтэй. Ер нь бол санаа зовхгүй ингэж аясаар нь байж явах бол аяанда энэ асуудал нэг тал руугаа шийдэгдээд та хин нэг нь сонгож чадна. Магадгүй хин нэгнийх нь яг жинхэнэ одоо сүнснийхэн төвшөнд хин нэг нь хайрлаж чадна ч гэдэг юм уу тэгэхээр ер нь бол энэ харилцаа бол магадгүй яг одоогийн байдлаар бол таны амьдралд маш том сорилт болж байгаа. Энэ харилцаа дуусны дараа бол та маш их зүйлийг сурч авсан, мэдэж авсан байх болно гэж ер нь хэлж байна. Нэг үгээр хэлэх юм бол та зүгээр л цаг хугацаанд найдах хэрэгтэй. Цаг хугацаа бүгдийг идгээж, бүгдийн дэс дараалт нь байр-байранд нь оруулж чаддаг. За тэгээд нэгдүгээр группийнхандаа уншилгаа сонссонд нь маш их талархаж байна. За тэгээд энэ уншлагаас бас та бүхэн маань ч гэсэн багахан ч болов хэрэгтэй мэдээлэл олж авсан байх гэж найдаж байна. Тэгээд ерөнхийдөө бол цаг хугацаанд найдаж, хувь тавиландаа ерөнхийдөө бол итгээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд дараагийн уншлагаар уулзлаа. Баяртай. Сайн байцгаана уу? 2 дугаар группийнхэн минь уншлагтаа тавтаа морил. За та бүхэнд маань энэхүү картнууд гарч ирсэн байна. За эхний карт бол A хүн танд яг ямар мэдрэмж төрүүлдэг вэ? За A хүний хувьд бол Queen of Wands буруу харж гарч ирсэн. За A хүний хувьд бол магадгүй жоохон токсик төрлийн хүн юм шиг санагдаж байна. За яг ямар вэ гэх юм бол баг зэрэг хуваач ийсэн зантай. Ингээд танаас ер нь маш их зүйлийг шаарддаг. За тэгээд бас нэг тийм бусдад жоохон хатаарах гэдэг ч юм уу одоо эсвэл хүмүүстэй таныг айгүй их харддаг. За тэгээд юм бол нэг юм жижиг юмн дээрээс жоохон маргаан хийж гээд нэг тиймэрхүү хүм юм шиг санагдаж байна. За тэгээд өөрөө бол айгүй тийм гал эрчимтэй. За тэгээд гал эрчмээ яг нэг тийм жоохон зөв чиглүүлж чаддгүй нөгөө нэг юм нэг гал эрчим чинь өөрөө нэг тийм айгүй хүчрхэг байдаг. За тэгээд тэр хүчрхэг цангаа ер нь бол жоохон тийм токсик байдлаар илэрхийлдэг ч гэдэг юм уу ер нь бол нэг тиймэрхүү хүн юм шиг санагдаж байна. Гэхдээ та энэ хүн хичнээн тийм ч гэсэн яагаад ч юм та ингээд энэ хүнийг одоо тавьж явуулж чаддгүй ингээд таны одоо ер нь сонголт болоод ороод ирсэн байна гэдэг бол таны хувьд нэлээд чухал. За тэгэхээр та бол энэ хүнээс нэлээд юм нэг жоох нэг тийм сүүдрийн талын нэг тиймэрхүү мэдрэмжүүдийг бол аягүй их мэдэрдэгэ гэж бол гарч ирж байна. За тэгвэл би хүний хувьд бол justice гарч ирсэн. За би хүн болвол нэг үгээр хэлвэл зүгээр л шудраг, маш шудраг хүн. Тийм болохоор ерөнхийдөө бол A, B хоёр хүний ялгаа нь бол би хүн харьцангуй одоо харилцахад амар шудраг ингээд өөрийнхөө мэдрэмж бүх зүйлээ айгүй тийм танд ил тод шулуухан илэрхийлждэг. За магадгүй ингээд шууд илэрхийлж байгаа нь заримдаа бол тустаас үйдэг нь бол танд жоохон юм айгүй тийм ширүүн хүн юм шиг санагддаг гэж магадгүй. Гэхдээ бол ер нь бол нэг тийм шалчганаад байдгүй юмн дээр бол буулт хийх үедээ бас буугаад өгчөж бас чаддаг. Одоо ямар ч зүйл дээр маш тийм шударгаар харилцдаг. Ингээл хайр дурлалын тал дээр ч гэсэн юм болгоныг ер нь бол 50% байх ёстой ч гэж боддtiin үү. Ер нь бол нэг тиймэрхүү шудраг, шулуухан тийм хүн байна. За тэгэхээр таны хувьд бол A, B хоёр хүн бол A хүн магадгүй үзэсгэлэнтэй одоо тиймэрхүү хэдий ч одоо хамтдаа байхад бол нэлээд жоохон адраматай ингээд нэг юм жоохон токсик зантай. За харин B хүний хувьд бол маш тийм шудраг, магадгүй харилцахад илүү амар хүн байдаг гэж магадгүй. За тэгвэл таны дотоод дуу хоолой, таны зүүн совин яг юу гэж хэлж байна вэ гэсэн чинь за магадгүй энэ хоёр хүний хэн нэг нь таны X юм шиг байна. За тэгэхээр ерөнхийдөө бол яг юу гэж хэлж байна вэ гэхээр яг ийм хуучинтайгаа ерөнхийдөө бол одоо эдгэрэх цаг нь болсон нэгэнт ингээд энэ харилцаа одоо дууссан юм чинь одоо өөрийгөө эдгэх хэрэгтэй ч гэдэг юм уу аль эсвэл хэрвээ A
A хүний хувьд таны X болвол та зүгээр энэ харилцааг өөрөөсөө тавьж явуулаад энийг ерөнхийдөө бол зүрх сэтгэлээ эдгээхэд бол зүгээр. За хэрвээ B хүн таны хувьд одоо X чинь болвол та хоёр магадгүй ингээд буцаад бас одоо нийлэх ч гэдэм үү тиймэрхүү тал руугаас эргэх бол магадaltaй юм шиг байна. Яагаад гэвэл би ингэж хэлж байгаа гэх юм бол мэдээж A хүн амар токсик болохоор би одоо 6-гийн аяг дээр зүүн совинжийн таныг токсик хүнтэйгээ нийл гэж хэлэхгүй тодорхой. Тийм болохоор токсик хүнээсээ салаад эдгэрэх хэрэгтэй. Харин хэрвээ B хүн таны X чинь болвол ер нь бол нийлэхэд бол тийм ч бас буруу бишээ гэж бас хэлж ээж бас болно. За тэгвэл таны яг зүрхэнд чинь зүрх сэтгэлд чинь яг одоо бодиттой жинхэнэ хэрэгтэй байгаа зүйл нь юу юм бэ гэсэн чинь King of Swords гарч ирсэн. За магадгүй таны зүрх сэтгэл болвол ерөөсөө өнгөрсөн алдаан дээрээ дахиж алдахыг магадгүй хүсэхгүй байна. Ерөнхийдөө бол хайр дурлалд маш тийм нямбай. Ерөнхийдөө бол хайр дурлалд үнэхээр тийм анхааралтай хандахыг бол хүсэж байна. Ер нь бол ерөөсөө тийм нэг хөнгөн хуумгаа сэтгэл хөдлөлтөө автахыг огтонч ер нь хүсэхгүй байна. Ерөнхийдөө бол таны зүрх одоо тархиад дагахад бол бэлэн байна гэсэн үг л дээ. Тэгэхээр яг юу хэрэгтэй байгаа юм бэ гэх юм бол танд ерөнхийдөө бол маш тийм яг тийм өөрөөс чинь шалтгаалсан яг юм эрсдлүүдийг маш сайн тооцоолсон тийм байдлаар бол ингэж харилцаанд хандах нь бол зүйтэй гэж таны зүрх чинь бол яг бодож байгаа зүрхэн чинь яг хэрэгтэй байгаа юм байна. За тэгвэл эцсийн үр дүнд ер нь хүчрнүүд одоо сахиусан тэнгэрүүдийн зүгээс танд ер нь яг аль зам нь илүү дээр вэ? Та ер нь яг алийн дагуу илүү зүгээр вэ гэсэн чинь ерөнхийдөө бол хайранд ерөөсөө яарах хэрэг байхгүй ингээд хайрын дарамтуудаас ер нь бол зүгээр зайлсхийхин зүгээрээ магадгүй таны одоогийн байгаа харилцаанууд танд мэдээж хангалттай хэмжээний ерөнхийдөө бол дарамтыг бас ингээд учруулад иж болно. Тийм болохоор зүгээр л ингээд жоохон ч гэсэн амс хийгээд ерөнхийдөө бол хайр дурлалд яарахгүйгээр удаанаар ингэж ажигласан байдалтайгаар ерөнхийдөө бол харилцаагаа гүнзгийрүүлэхэд бол зүгээр. Тэгээд ерөнхийдөө бол нэг юм удаанаар жоохон азансан байдлаар хараад алийг нь сонгоо шийдээд аль эсвэл бүр шин сонголт ч бас орж иж болно. Ямар ч тач одоогийн байдлаар зүгээр жоохон ажиглалтын байдалтай яаралгүй байсан хамаагүй зүгээр шүү гэж ерөнхийдөө бол хэлж байна. За тэгээд 2 дугаар группийнхний маань уншлага энэ хүрээд дуслаа. Энэ хүртэл уншлагатайгаа хамтдаа байсан та нартай маш их талархаж байна. За тэгээд багахан ч болов хэрэгтэй мэдээлэлээ олж сонссон болов гэж бол итгэж байна. За тэгээд дараагийн уншлагаар уулзтлаа. Баяртай. Сайн байцгаана уу? 3 дугаар группийнхан минь уншлагатаа тавтай морил. За та бүхэнд маань зориулж ийм картнууд гарч ирсэн байна. За тэгээд ерөнхий нэргийг харахад бол та бүхний маань яг дотроо бодж байгаа тэр A, B гэсэн хоёр хүн ерөнхийдөө бол тэр хоёр хүний хувьд хоёулаа одоогоор нэг их тийм ихтгэл найдвар төрүүлгүй байгаа ч гэсэн аль нь л таны одоо сонголт хэвээрээ байсаар байгаа юм шиг бол харагдаж байна. За тэгээд A-с эхэлцгээе. За A хүний хувьд бол та магадгүй тэр хүнд маш их итгэдэг, хамтдаа бүр ингээд ирээдүгээ төлөвлөх гэсэн төлөвлөгөөтэй байсан байх. За тэгээ энэ хүнтэй ерөнхийдөө бол хамтарч ажиллах, хамт амьдрах иймэрхүү үед бол маш сайн хамтрагч чинь болж чаднаа гэж бол бодож исэн. Гэвч таны одоо урмыг жоохон хуугалцсан, эсвэл ингээд та хоёрын дунд одоо бусад хүмүүсээс болоод ч юм уу тийм саад бэрхшээл бол тулгарсан. Ерөнхийдөө бол юм хайр дурлалын тал дээр нэлийн буулт хийцэн жоохон юм нэг иш хүчгүй унтарсан байдалтайгаа бол харагдаж байна л та. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ тийм одоогоор таны хүнээс мэдэрч байгаа мэдрэмж бол тийм урам хугаралт аль эсвэл одоо хитрхи одоо нэг юм хайр дурлалдаа буулт хийцэн байгаа байдал бол маш их мэдрэгдэж байна. За харин B хүний хувьд бол магадгүй энэ хүн болвол маш тийм цовоо сэргэлэн одоо таны одоо юм сэргэлэн байдлаар таны хайрыг бол айгүй тийм татдаг нэг тийм хөдөлгөөнтэй төрлийн хүн гисэн хідээч нэг тийм жоохон итгэл таадаггүй гэх юм уу, нэг тийм жоохон худлаа ярих гад байдаг байж магадгүй, эсвэл нэг тийм та яагаад ч энэ хүнд жоохон итгэдэггүй, энэ хүний ингээ цаанаа нэг юм өөр хүнтэй ч юм болов гэж бодоод байд юм уу. Ерөнхийдөө бол нэг л юм нэг итгэл таадгүй нэг тиймэрхүү хүн байна. За тэгээд та бол энэ хүнээс ямар мэдрэмж авдаг вэ гэх юм бол
айгүй тийм хөвгөлтэй, тийм нэг сэргэлэн юм шиг хэрнээ нэг тийм жоохон тийм сэжигтэй мэдрэмж бол танд айгүй их төрдөг. Яагаад ч юм нэг л бүрэн дүрийн энэ хүнд бол итгэж чадахгүй байдгаа. За тэгээд жоохон юмнаас болоод бас ингээд жоохон маргалтах гад идэг үежс магадгүй. За тэгвэл таны одоо дотоод зүрх сэтгэл чинь танд одоо яг юу гэж дотоод зүрх сэтгэл одоо зүүн совин дотоод дуу хоолой чинь танд яг юу гэж хэлмээр байна вэ гэсэн чи ер нь бол штэ тэ нэг тийм хүмүүжилтэй, ийдэг одоо тийм зөөлөн тогтвортой хүн хэрэгтэй. Тэ ерөнхийдөө бол ийм хамтдаа байхад нэг ийм дотоод тав тухтай байдлыг мэдрүүлж чаддаг тийм хүн хэрэгтэй. Ерөнхийдөө бол одоо хамтдаа байхад аюулгүй мэдрэмжийг өгдөг. Хамгийн гол нь ингээд ийдэг, хүмүүжилтэй одоо нөгөө нэг юм эвдрээгүй гэж ярьдэн штэ. Ерөнхийдөө бол зүүн совин чинь танд яг тийм хүнийг л дандаа одоо зөвлөдөг гэх юм уу. За тэгээд та өөрөө бодоод яг энэ AB2-ын аль нь яг тийм хүн юм бэ гэдгийг бас бодож болно. Аль эсвэл бас энэ хоёроос бас өөр хүнийг ч магадгүй зүүн совин чинь бас хэлж ийж бас болно л доо. Ямар ч тач зүүн совин гэж энэ танд хэлж байгаа юм бол зүгээр л юм хамгийн гол нь хүмүүжилтэй ийдэг хүн бол байхад бол зүгээр шүү гэж бол танд хэлж байна. За тэгвэл таны зүрхний яг жинхэнэ хэрэгцээ нь яг юу юм бэ? Яг юу одоо таны амьдралыг боддоор хэрэгтэй байна вэ гэсэн чинь ерөөхдөө бол таны зүрх маш их тийм тогтвортой хайрыг хүсэж байна. Тэ хөгжил цэцэглэлт одоо ингэж хамтдаа хөгжиж цэцэглэх тийм хүнийг магадгүй хүсэж байна. За аль эсвэл таны зүрх зүгээр л одоохондоо би хайранд бэлэн биш байна. Тэ ингээд зүгээр ганц бие байдлаараа ингэж өөрийнхөө амьдралыг жоохон цэцэглүүлж хөгжүүлье. Тэгхийн бол одоо энэс одоо энэ харилцаануудаас ч илүү дээр сайн хайрыг одоо олж магадгүй. Тиймэрхүү одоо сайн хайр дурлалыг олох суурь нь болж магадгүй. Тийм болохоор одоохондоо зүгээр өөрийгөө хөгжүүлье гэсэн тал руу бас маш их хүсэж магадгүй. За тэгээд бас ерөнхийдөө бол тийм тогтвортой хайр, яг тийм хамтдаа одоо амьдралаа бүтээх тийм хүн бол таны зүрхэнд яг үнэндээ маш их хэрэгтэй байгаа юм байна. За тэгвэл хамгийн сүүлийн карт бол та одоо яг аль замыг нь сонгох нь танд илүү дээр, танд илүү их аж аргал гэрэл гээгийг авчирч чадах вэ гэсэн чинь ерөнхийдөө бол хайр дурлалын одоо хамтдаа төлөвлөгөө гаргаж чадах, тэг ингээд хамтдаа романтик зорилго тавьж чадах, ирээдүгээ хамтдаа төлөвлөж чадах тийм хүнийг бол сонгох хэрэгтэй. Тэр замыг бол сонгох хэрэгтэй гэж хэлж байна. За та өөрөө бодоод хэрвээ үнэхээр таны нөө зүрхний хүсэжсэнээр өөрийгөө хөгжүүлж байгаад магадгүй тийм үнтэйг учрна гэж бодож иж магадгүй. За аль эсвэл миний харж байгаагаар бол магадгүй хүн бол одоогоор магадгүй та хоёр жоохон урам хугарсан тиймэрхүү байгаад байгаа ч гэсэн өмнө нь таас хайр дурлалаа ер нь төлөвлөж болох юм байна гэж бодож исэн учраас магадгүй хүнийг сонгосон хамаагүй дээр гэж хэлж ийсэн магадгүй. За аль эсвэл та үгүй ер нь бол энэ хоёрын аль нь ч биш юм байна гэж бодож ивэл үнэхээр ийм яг тийм баттай хүн гарч ирсэн нь бол зүгээр л хүлээгээд одоо өөрийгөө илүү хөгжүүлэх замыг сонгосон дээр хаа гэж бол бодож байна. За энэ хүрээд 3 дугаар группийнхний маань уншлага дуусаж байна. Энэ хүртэл надтай хамтаа иж сонсон та бүхэндээ маш их талархаж байна. За мөн тарот картнуудаас маань багхан чулуу хэрэгтэй мэдээлэл авсан байх гэж найдаж байна. За тэгээд дараагийн уншлагаар уулзтлаа. Түр баяртай.